хүрэлцээ. Улсын хурлын дарга Зандан Шатар Дорногов Өмнөг аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Дорногов аймагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг бүгд найрамдах энтхэг улсын тусламжтай барьж байна. Мөн зүүн баян 5 толгой чиглэлд үндэсний хөрөнгө оруулалтаар 660 гаруй км төмөр зам барьж эхэлсэн. Шинэ цагийн Монгол улсын хувьд хамгийн том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг улсын хурлын дарга онцолсон байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүрэхээр сэтгүүлч Сүхбаатар студид ажиллаж байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр яг газар зүйн байршлахын тухайд ярих юм бол Монголын говьд хийгдэж байгаа бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтын ажил ер нь ямар хөө явцтай үргэлжилж байна. Манай хариуцлагч энэ дээр зарим том мэдээлэл одоо графикаар үзүүлэх гэж бодож байна. Сайн шамтуг маань одоо ажил дээр том парк болохоор зорж байгаа. Тэрний нэг хэсэг нь бол одоо энэ газрын тосны үйлдвэр байгаа шүү дээ. Энтэх улсын 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлээр 1.5 сая одоо жилдээ ийм хэмжээний газрын тос боловсруулах юм үйлдвэрийг барихаар өнөөдөр манай улс шамдаад одоо ажиллаж байна. Дараагийн графикыг одоо үзүүлэх гэж бодож байна. Энэ дээр энэ үйлдвэр баригдсанаар нийтдээ нэг юм 5 төрлийн бүтээгдэхүүн гарах юм. Жишээлбэл шингэрүүлсэн одоо шатдаг хий, авто бензин, дизель түвш, онгоцны түвш, зуухны түвш гэх мэт. Одоо ийм нэг 5 төрлийг манай улс одоо дотооддоо үйлдвэрлэхээр одоо нэг зорж байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар яг газрын тосны яг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил одоо ямар явагдаж байна гэхээр ерөөсөө газар дээрх цахилгаан, зам дэвтцэн ажил ерөнхийдөө одоо хийгдээд дууссан. Жишээлбэл 18.8 км автозам, 26.27 км төмөр зам, 18 км цахилгаан дамжуулах шугам хоол бол ерөнхийдөө хийгдээд талбай бол бэлэн болцсон. Одоо дээр нь 11 байгууламж одоо барихаар энэ дотор нь мэдээж тэр газрын тос үйлдвэрлэх томоохон одоо үйлдвэрүүдээс гадна ажилчдын орон сууц, тэнд одоо байрших офис гэдэг одоо бүх бүтээн байгуулалтад ороод 11 одоо ийм төрлийн бүтээн байгуулалт хийгдэнэ гэж яригдж байгаа. За энэ бүтээн байгуулалтын ажил өнөөдөр яг ямар явцтай явж байгаа тухай товчрыг одоо хүргэе. За үүн дотор бол одоо офисын барилга, гал команд, одоо анхны тусламж, лаборатори, агуулгах гэх мэт чинь засварын цех гэх мэт чинь 11 барилга баригдана. Мөн одоо энэ жил эхлэх ажлын одоо хамгийн чухал хэсэг бол бид бор хувирын говьс 40 км цаанаас усаа татна. Бор хувирын говь дээр бол 11 хуудгийн хооронд 47 км нарийн шугам хоолоогоор холбож, нааша магистрал шугамаар бол 39 км шугамаар татаж одоо хамгийн гол ажил бол тэр байгаа. Энэ одоо бүтээн байгуулалтын ажил мэдээж одоо биднээс одоо шалтгааллахгүй бас зүйл байгаа. Одоо дэлхийн нийтэд гарч байгаа коронавирустай холбоотой баг зэрэг хоошилж байгаа. Гэхдээ энэ ажлыг яг цаг хугацаанд нь хийхээр одоо төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ ажлын ар дээр одоо бид нар бас анхаарах зүйл юу байна вэ гэдэг зүйл ярихдаа энэ манай газрын тосны үйлдвэр одоо Дорноговын сайн шандад одоо алтан ширээс баригдах үйлдвэр маань одоо бүтээгдэхүүний түүхийн одоо бүтээгдэхүүний Доронтын маттын талаас татах юм. Нийтдээ 600 км газар төмөр хоолоогоор татаж авна гэсэн үг. Энэ хоолойг одоо татах зардал нөө энэтхэх улсын 1.2 тэрбум төгрөгт багтаагүй. Энэ хоолойг татах мөнгийг монголчууд өөрсдөө бид гаргана. Энэ мөнгийг өнөөдөр яаж хийх вэ гэдэг асуудал өнөөдөр бас чухал асуудал байна. Хоёрдугаарт энэ үйлдвэр цаашдаа тийм ээ удаан хугацаанд ажиллахын тулд энэ одоо Монгол улсыг дизель түвшээр шатхуунаар хангаж явахын тулд энэ нөөцийг бид нар цааш яаж ашиглах вэ? Энэ нөөцийг хэр нөөц байна гэдгийг бас бид нар одоо судлах хэрэгтэй болж байна. Одоо бидний судалснаар одоо манай Монгол эрдэмтдийн судалж үзснээр бол 330 гаруй сая тонн одоо бүтээгдэхүүн энд одоо байна гэсэн юм судалгаа байгаа. Гэхдээ яг тэрийг ашиглаж болох нь бол 40 гаруй сая тонн байна гэсэн ийм тооцоо судалгаа байгаа. Гэхдээ энийг одоо яаж цаашдаа үргэлжлүүлэх үү гэдэг зүйл яригдж байна. Мөн одоо энэ хоолойгийн хөрөнгө оруулалт одоо яаж хийгдэх вэ гэдэг асуудалтай яригдж байна л да. Энд дээр одоо яг шинэхэн сая сонгогдсон салбарын сайд яриаг хүргье. Монгол улс бол одоо 332 сая тонн баталгаат нөөцтэй. Энийгээр бол бас одоо нэг дэлхийд бол нөөцөр бас 33-т орсон гэсэн нэг тийм тоо бас явж байгаа юм байлээ. Тэгэхээр нөөцийн хувьд болохоор биднээс хувьд бас нэг тавьж байгаа бол зорилго бол одоо энэ 332 сая тонныг бол бас ашиглалтын баталгаат нөөцөөр шийдвэрлэх. Нөөц маань бол илүү баталгаатай ашиглалтын тийм нөөцөөр оруулах шаардлагатай байгаа. Тэгээд мөн томсолт нэмэлт байгууллагууд хийж байгаа одоо. Тэр асуудал болохоор бас одоо өнгөрсөн жилийн тийм шийдвэр гарсан байгаа. За уучлаарай. Тэгээд энэ бүтээн байгуулалтын ажил нийтдээ энэ газрын тосны боловсруулах үйлдвэр бол 1.2 ам долларын одоо хөрөнгө оруулалтаар одоо хийгдэж байгаа гэдэг. Түрүүн бас андер тэрбум Америк долларын одоо хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Тэрэн дээр бол тэрбум гэдэг зүрхний андур болоо гарсан байна. За тэрнээс гадна өнөөдөр яг говийн бүтээн байгуулалт нийт нэг 660 орчим километр төмөр зам баригдаж байна. Энэ хэсэг бол энэ төмөр зам хоёр хэсэгт одоо хуваагдаж байгаа. Нэг нь бол одоо зүүн баян чиглэлийн төмөр зам, нөгөөх нь одоо 5-7-оос гашин сухад хүртлийн одоо ийм төмөр зам бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Одоо яг зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэр хийгдэж байгаа тухай салбарын сайдын яриаг хүргье. Монголын төмөр зам 5-7 төмөр замын сайн ажиллаж байна. Ягаад тэгэхээр гар аргаар яаж төмөр замыг Монголын нөхцөл тавих уу гэдгийг судлаад туршаад эхэлсэн. Энэ их сайн ажил. За ингээд үндсэндээ бол одоо 3-4 хэсэг болоод хойтлоосоо зүүн баян талаасаа Улаанбаатар төмөр зам механик цааргаар тавиад ирнэ. Монголын төмөр зам зэвсэг хүчнийхэн бол энэ голоос 2-3 таслаад гар аргаар тавиад ингээ голдоо 270 орчим километр дээр нэгдэх юм асуудал байна. Одоо бид нар ажлын хэсэг яам дээр гарчихсан.
Энэ бидний зогсож байгаа газар бол хойноосоо ирээд сүүлийн өртөө, төгсгөлийн өртөө. Одоо энийг 5 толгой төмөр замтайгаа холбох асуудал байна. Тэгэхээр энийг бол ойрын үед бид нар шийднэ. Засгийн газраар асуудал ороод ингээд 5 толгойгоо Монголын төмөр зам хинийх нь эзэмшилтэй байх гэдэг асуудал тодорхой дэрнэ. За ингээд одоо 90 оны төгсгөл ихэд бол ер нь нэлээд ажлын ард гарцсан харагдан да. Та бүхэн тэр үед дахиж нэг ирж үзээрэй гэж. Яг сая ярьж байгаа нэг 400 гаруй километр төмөр замыг бол энэ жил манай улс өөрсдөө хүлээж авах, энэ жил хүлээж авахар ажиллаж байна. Харин 5 толгоос Гашуун Шухаад чиглэлийн 240 гаруй одоо төмөр замыг бид нар бас өөрсдөө ярьж байгаа төмөр замыг 2022 онд одоо хүлээж авахар ийм бүтээн байгуулалтын ажил говьд өрнөж байна. За баярлалаа. Иргэн зөвчтэй улсын их хурлын дарга Замдан шатруулаад бусад албаны хүмүүс өмнө говьд орон говь аймагуд ажилласан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар та бүхэнд хүргэлээ.